цэвэрлэг айл дээр ирлээ. Яараа ийм барьж ирсэн. Энд нөгөө нэг Италийн бэнэр хүнс мөсөд цуглуулсан бол ижээ ингээ чирээд өвчтэй байхгүй. Би одоо дараагийн 2 дахь Итали Аз Итали юм би болоод. Ёо сая бүр амар мосч гарч ирлээ. Арай л амар өндөрт байдаг газар үн тэгээд 11-ээс ахгүй би 10:45 гээр төрсэн юм. Тэгээд яг 11 гээд цагтаа хонхын дарыг гэж бодоод байж байна да. Өнөөдөр нэг юм нар гарлаа өчтөр чинь бүр цас масаагаа тийм дараа энийг жоохон эвгүй мөр яваад ах ёо. Энийг ийм читэй юм байна. Тур бод чирээлгүй. Энэ дотроо ингээд нөгөө нэг индүүцээр хадна ёо. Би бүрээс гамбар илж байгаа юм шиг зэн хаст. За ийм Airbnb байгаа байт юм да. Энэ бол үнэхээр цэвэрхэн бүрлаг. Би бараг цэвэрлүүл улам бохирдолох байх гэхгүй. За тэгээд ингээд ер нь бол Италид айл цэвэрлэх юм бол ингээд цэвэрлэх одоо багаж хэрэгслүүд маань ингээд цөм бүрэн байж байгаа. Цаанаасаа ингээд ялангуяа Airbnb болохоор ингээд бүр яг ингээд бүр мэрэгжлийн төвшнийг бэлдсэн байж байна. Энд одоо welcome kit дээр байна. Ингээд баахан цэвэрлдэг юм. Тэгээ энэ дээр хөөх нь надад Итали, Англи хэл хоёроор бичээд өгсөн. Тэгээд ийм байна да. Ёо, за миний харьцантай ёо. За миний харьцан угаалтур. Ёо, яарэ юм би. За бас миний харьцан юм усанд ордог юм байна. Энэ баг өөрийгөө харахаар байна. Ёо, чинээс өөрийгөө харж шин. Гайхшигтай. Үнэхээр нэг тусанд минь яг нэг сайн цэвэрлдэг юм байсан юм байна. Би тэрийг сайн олж мэдлээ. Дайм ямар амар юм бэ. Үнэхээр цалингаа авсан бай. Гайхамшигтай. Сайхан харагдаж байна. Энэ бол 50 орны зэвсгэр байна. За тэгээд энийг бодвол мартахаас өмнө талтыг тэгэхгүй мартчул дуусаа. За ерөнхийдөө одоо бол шалаа угаагаад тэгээд эхлээ шүүртэй ш. Тэгээ шалаа угаагаад тэгээд ерөнхийдөө дуусаа одоо амар цэвэрхэн байр болохоор би бараг улам заваатуулаад байгаа юм шиг санагдав. Тэгээд энэ болохоор том юм хэсэг нэ. Дараа юмаа угаана. За тэгээ би угаад шүүрдэж байх. За юу гэж өгнө бэ? Монголын ус тавчаа сонсож байна. Тийм яалтчгүй Монгол устай яалтчгүй Монгол зайтай Монгол охин болохоор Монголын ус тавчаа сонсоод юу хийж тэгээд ингээгүү татаад амар сэтгэл арга өнгөрдөг байхгүй ингээд хийд юм цэвэрлэгээ хийгээд цагаан хүчиндээ биш ингээд давхар бас тэ өөрийгөө хөгжүүлэнгээ нэг фитнес хийгээд амар тийм өөрөө манипулят хийж байгаа. Тэгж өргөдөө боддог. Тэгж бодоод юм хийхээр амар сэтгэлд бол үе юм юм. За одоо шалаа гоох чинь гэсэн чинь миний уулавч бүртийн миний за уулавч л энэ уулавчранд эндүү муухай байгаа. Дугаас шалын маань маш муухай болох гэсэн учраас би ийм гайхамшигтай зүйлийг одоо сэтэж оллоо. Үнэхээр технологи ёо бараг твэг тоглоом. Нөгөө хин шиг нас нөгөө нэг 9 дотор 8 ханган ёо энэ одоо юу юм бэ? Бакаж юм хайш. Лаач стил энэ бол стил имиж тийм ээ. За одоо бөөндө шалаа бацгаая. Энэ бүр юу юм бэ? Стрит данс юм уу хайш. Лаач одоо энэ дотор ингээд усаа шавхаад авахгүй. Одоо манай чиг өөртөө нөгөө нэг мушид ушиг шаардлагагүй. Зүгээр сайхан энэ дээр юу вэ? Түлтэр өрөөнд төвтөр шиг юм байна. Энэ дээр дарлаа. Ёо. Гайхамшигтай. Үнэхээр нэрээ. Бараг энэ шүүр бараг нисэх баха. За ийм гайхамшигтай зүйл байна да. Юм өгчнө гэж нэрээ.
Зя миний цэвэрлсэн зүйл ингэж сайхан харагдаж байна. Йоо, шал бол яагаад юм бэ? Алтарч унах гээд ингээд болгоож ингэж явж шин. Йоо, энэ өөрөө бас их сайхан байр юм аа. Галтгоо ингээд map тавьдаг. Зя галтгоогоор зочлцгоо. Йоо, дай. Бүх зүйлд нь өөрийгөө харж болж байгаа байхгүй юу? Бүх талууд нь. Йоо, дай. Миний яг зүгээр гээд жоо болох ойлгохгүйс байхгүй. Йоо, дай. Юу юм бэ? Гайхамшигтай. Йоо. Солиотой. Өмнө дог уустай. Ингээд sanitized гэдэг ингээд энэ бас айгу муухайсан, энийг бас амар цэвэрлсэн. Йоо. Гэр орно ингээд цэвэрлдэг болч би ч бүр алаа таих нэ. Дааж гэрээ ингээд цэвэрлэхгүй юм да. Юу би энэ дэвсгэр даавууг нь эндүүдэж угааж сольсон байгаа. Йоо гайхамшигтай. Юу гэх юм бэ? Энэ яг юу юм бэ? Йоо. За одоо гайхамшигтай цэвэрлэлийн ажил маань дууссан байна. Одоо мөн харина. Хараад ёо. Гэртээ очиод ёо яг цэрэнтэй орчих гэж шүү дээ. Гэртээ очиод тэгээд хууч нараа солиод цүнх нам аваад тэгээд сургуулийн зүг гидэн годон ерөөсөө тэгэл үсээ тавиал ерөөсөө сургууль юу. Үсээ авчлаа цэвэрлэгээ. Тийм ээ энэ бол шинэ техник. Энийгээ тайлж гарахгүй бол өнөөдөр овоо нартай тэгвэл энэ ч бүр цасаар шууд алах гэдсэн аахгүй. Овоо хүн шиг. Йоо, ямар сайхан харагдаж байна. Оролт баг орох хэрэггүй юм шиг байна дөө. Ингээл явчих. Йоо, ямар секс харагдаж байна. Ахмын юм хийгээд. За тэгээд таачаад хайчих. Энэ бас Airbnb ашигладаг хүмүүс бас амар гоё цэвэрхэн ашиглаж байгаа байхгүй юу? Тэгэхгүй тэгэл нэр үнгүй мөнгө төлж яаж байгаа гэсэн шиг муухай ашиглаж би Монголын ус тавчаа сонсоод бүр мэдлэг маань үнэхээр их тэлж байна. Би чи өвлөн их тэгээ дээрээс нь ингээд тэгтэд яг ярих гэсэн чи ингээд мартан очиж байгаа. Тэгээ өвлөн чи манай Тэмүүжингийн ээж шүү дээ. Дахиад нэг Тэмүүжингийн маань найз охин юу? Иргэн юм билээ. Ингээд тэгтэд ингээд юугийн нэр чэйжилдэг байхгүй. Ястай нэг Өмшөл яагаад шиг байна? Тэлдэг үү? Дайн би яг бэлэн боллоо. Хүү юм юу вэ? За энийг хянцлах. Гайхамшигтай үнээр сайхан харагдаж байна ёо. Бүр юу юм бэ? Энэ байрны идэл шиг харагдаж штэ. За амьсвал жоохон сонирхогдож байна. Тийм. Одоо гүндөө готлаа цэцгөө. За энэ гайхамшигтай. Энэ цоож нь ингээд юу лээ аппликейшнаар ингээд яачдаг түүжэдэж нэгддэг. Одоо энэ код энэ шүү дээ. Яа харагдаж байна уу? Энэ нэг хар юм дотор би өөрийгөө төрсөн өдөр хийх юм бол онгоо гайхамшигтай. Энэ бол яг л миний гэр орон шиг хэлэгдэж байна. За одоо ингээд хогоо авсан. Тэгээд зэ ингээд энараа хогоо авсан. Энэ дотор нөгөө нэг угаалын машин хийж угаах орд хүнчлэлт аавмаа байгаа. Энэ дотор хогнууд байна. Гайхамшигтай. Энэ хогийг одоо буглаа эргэл бөөндөө шууд шидэх болсон. Би нэг хогийн савд хаачих чадахгүй. Оонахгүй талаад. Хогийн савд хайнда. Йоо. За. Бай. За би одоо тэр айл цэвэрсэн байна. Одоо энэ бүх айлаа цэвэрлэнэ. Уцаад нараа ийм сайхан харагдаж байна манайхаа. Ийм сайхан. Йоо, гал.
Хэрсээ харагдчих шүү. За би тэгээд хүйнээр утаа гарч харж байна уу? Юм жавартай хүүтэн байх нь шүү дээ. За би болоо санийхаа ажлыг хийгээд 50 евро авсан байна. За яа юу хийгээд 50 евро авчгаа гэж та бүхэн хардаж байж магадгүй. За тэгвэл би 3 цаг ерөөхдөө бол сайхан 3 цаг 30 минут энэ одоо гэрээ цэвэрлсэн байна. Цагийн 10 еврогоор буюу монголоор одоо 40,000 төгрөг гэсэн үг. Нэг цагийн 40,000. За би энэ юмаа тавьчаад энэ тугаан хийна. Машинд мөргүүлчих үдээ. За ингэ тугаа хайрлаа. За нэг цагийн манайхаа 10 евро. Тэг би 3 цаг ажилласан байна. Ерөнхийдөө бол маш амар цэвэрхэн одоо Airbnb болохоор яг үндэ бүр амар хурдан ингээ гэс цэвэрлэн гэвэл яг үндэ 2 цаг за би 2 цаг 30 минут ажилласан зөө. За тэнгүүт I need money. Окей. Тийм болохоор би маш удаан сайхан таваараа нэг сайхан удаан одоо цэвэрлэж одоо цагаа сунгаж буюу 3 цаг 30 минут ажиллаад дээрэс нь энэ одоо энэ дотор байгаа юунуудыг яадаг гэхгүй. Би бүхэн дайруулж өгч байна. Энэ дотор байгаа одоо тэр алчуур-малчуурнуудыг гэртээ очиод угаалгын машинд угаанаа. Гаргаж ирээд сайхан эндүүд надаа би эндүү авах байхгүй хаа. Эндүүтэй тийм баян оюутан биш гэсэн чи надад 10,000 эндүү байна. Чи юу дахиад маш ирж байна. Надад 10,000 эндүү байна. Тийм болохоор чи хэрэгж болно гэж надад гэсэн байхгүй юу? Тэгээд би одоо тэр эндүүгийн ахын сайхан сэтгэлээр өгсөн шив шин шахуу эндүүгээр нь одоо ингээд юмын эндүүдэж өгөөд 15 евро дахиж нэмж авдаг заяа. За тэгээд та бүхэн минь одоо калькулейт хийх хэрэгтэй шүү дээ. Нийт хэдэн төгрөг болж байна? Дахиад маш ирж байна. Энэ ийм богинохон гудамжтай юм байна. За нийтдээ би 50 евро яг авч байгаа байхгүй юу? Яг айл цэвэрлсхийн мөнгө нь болохоор 35 евро. За тэгээд юмын угааж авчиж өгөөд тэгээд 15 гээд нийт 50 евро. Easy money. Easy message ууган ч явах биш л дээ. Гэтэ одоо хэл тийм байна. Тэгээд ер нь бол хүн чинь одоо манит бол өдөрт ер нь бол худлаанд дооройч 3 цаг хуцаарлаж байгаа зөө. Тэгвэл тэр утас оролдох хугацаанд л зүгээр хааслгээл мөнгө олчихъя гэж бодох хэрэгтэй. Дээрээс нь би ерөөсөө фитнес мэтс янз бүрийн одоо би хаагаа хөдөлгөх тийм актив юмд явахгүй байгаа болохоор энэ хурж иж ингээд гэр цэвэрлэх нь надад бол маш сайхан фитнес шиг одоо тийм санагдаж байгаа хгүй. Дээрээс нь би одоо Монгол явна. Тийм болохоор гоё аав ээжтэй гэр бүлтэй гоё юм авч ичмээр байгаа болохоор тэгээд ер нь бол санаачлахаараа гэдэг шиг. За тэнд манай машин ирсэн байна. Одоо би машинтаа суугаад захын. Манай цэнхэр машинд бол 10-20 хүн орчдөг. Тэгээд сайхан автобусандаа суугаад гэрийн зүг хэдэн гол окей. Нэг сонирхолтой мэдээлэл та бүхэндээ хэлье. Энэ хараа. Энэ нь шорон. Харин энэ байрлалын цаана бол манай гэр байгаа. Манай гэрийн хажуу шорон байдаг байна шүү дээ. Би тэгээ энийг саяхан л мэдсэндээ сая энэчээс нэг хүн орсон гэсэн. Тэгээд надад бол ер нь маш аюулгүй санагдсан. Яагаад гэх юм бол мэдээж орсон гадраас амар хол очиж байна шүү дээ. Тэр шоронгоос орсон хүн чинь. Тийм болохоор би бол бүр энэ амьдарч байгаа хамгийн сейф хүн заяа. За энэ тэгээд шорон хөгдөж байна. Сайхан сургууль цэцэрлэг шиг өнгөтэй байна. Хүү. Энийг тэрээд автобусдаггүй алхацсан байхгүй юу? Алхаар чинь биеийн цай маа ингээл амар олон юм сонссон болохоор цаас нэг биендээ сайн бичтэйгээд алхасч яг өглөө. Тэгээ амар үс чинь ходоод миний амар гарч ирэхэд билэн байна. Ороо сайхан өндөж чанаад тунаа холиод тэгээ сайхан тунаатай өндөртөө салаад хийгээл хусыг гэж бодож байна да. Тэгээ сургууль руугаа let's go. Тийм энэ бол хасл хийдэг бичлэг. Тийм энэ бол мөнгө олдог бичлэг. Саран даваа хичээсч илүү сайхан энергитэй бичлэг аанах.
За бай.